Та нарын хууншуур гэж бодож байна уу? За энэ бол хууншир хэлбэртэй болохоос биш алдарт butter chicken curry байгаа юм аа. Гэхдээ Бямбагийн дуртай бясалгатай. Харахад танил гэхдээ идэхэд өөр. За энэ хүү хоолыг хийхин тулд бидэнд 1 кг дахианы мах хэрэгтэй. We Organic брэндийнхэн гуйны махыг хэсгээгээ тавьчих. За тэгээд 350 г гурил дээр 50 г крем чиз хийх болно. Крем чиз дээрээ яншуу юм уу петрушка гэх мэт ногоон ургамал нэмээд сайтар хутгаад хийгээрэй. За дээр нь 6 г бейкинг паудер, 1 жижиг халбаг даваас 170 мл бүлээн ус хийн. За ингээ гурлаа сайтар зурнаа. Ер нь бол жоохон хатуу гурил болно. Гэхдээ тууштай шантаршгүй 5-аас 10 минут нухаарай. За тэгээд 10 минут амраахад гурил маань бэлэн болно. За тэр хооронд дахианы мах ашуулъя. Butter chicken curry болвол Энэтхэгийн Дели хотоос 1940-од оноос үүссэн одоогийн дэлхийн хамгийн алдартай энэтхэг хоолны нэг. За шулсан дахиад маха 2 см-ийн урттай хэрчин. Хайруулын тавг дээр хангалттай хэмжээний цэцгийн тос хийгээд маха зөөлөн гадаар шарж өгнө. За дээр нь 1 том халбаг нундаг карри хийгээд сайтар хуурна. 1 том халбаг улаан дойлын нухаш, 100 г whipping cream, 1 том халбаг цүгийн бал юм уу эрдэнэ шишин сироп хийгээд сайтар хутгана. За хальт буцлагж агаад 1 атга моцарелла чиз хийнэ. За энэ бол ингээд бямбаг зориулаад жорыг өөрчилсөн. За ингээд маха соус нь урсаад байхгүй өтгөн болтол нь сайтар хуурж өгөөд маха бүрэн хөргөх ёстой. За одоо гурил маань бэлэн болсон баха. За гурилаа 8 тэнцүү хуваагаад бөөрийнхээ хэлбэрт оруулаад илтсэн. Болж өгвөл нэмгэн илдэх ёстой. Дээр нь моцарелла бяцлаг болон бүрэн хөрсөн карритай дахиад маха хийгээд усаар гурилынхаа үзүүрийг норгож байгаад чимхэж өгнө. Ингэх юм бол маш сайн наалддаг. За ингээ хийгийн гаргаад хэлбэрт оруулах юм бол хун шүрэн хэлбэртэй butter chicken curry маань шахалт бэлэн болно. За үүнийгээ багахан хэмжээний тосон дээр зөөлөн гадаар гурилыг нь бүрэн болсон ар үүргөө шарж өгч болно. За энэ хэцүү гэж бодож байгаа хүн байх юм бол шарах шүгэн шууд шарах юм бол илүү амархан. 200 хэмжээний халуунаар 15 минут шарахад болно. Ягаад гэвэл доторх нь угаасаа бүрэн болсон байгаа болохоор. За ингээд хоол маань бэлэн боллоо. Эхэндээ маш халуун байгаа. Жохон хөргөж байгаа идэх ёстой. Бичлэгийг урсаж байгааг нь та бүхэнд харуулах гээд барьсан. Тисэд байсан чинь гараа түлэх шахсан. За ингээд хууншуур чимшиг, карри чимшиг, тэгсэн мөртлөө бяцлагтай хайбрид хоол маань бэлэн боллоо. Гэхдээ амтнд бямба таалагдж ил байвал болоо шүү дээ, тэ. Бямба хоолндоо. За өстө чамин хоол. Яа, манай хүний шинэлэг хоолыг нь хүлээгээд биш ч ядлаа шүү. Харахад танил, гэхдээ идэхэд өөр. Сайхан болоо. Баярлаа, манай сайхан боллоо. Яг мэдсэн юм аа. За. Одоо л мэлцэн тэртэй адилхан юм шүү. Тийм үү, мэдгүй. Би бол хууншуурын хэлбэртэй butter chicken curry хийгээд байгаа. За. Одоо амсан. Яг butter chicken-ын хууншуур юм. Юу нэг ингэж хийж идвэл гоё юм байна. Хууншуураа өөр янзаар хийж идэх гэсэн үг шүү, тэ? Butter chicken curry-г өөр янзаар хийж гэсэн үг байхгүй. Дуртай өнцгөөсөө тайлбарлах шиг боллоо. Жох усч. Баярлаа. Одоо л гой хөрсөн биш. Халуун байгаадсан уу? Тийм. Хөрсөн ч гэсэн. Хөрсөн гэж харууг байна. Янз нь. Янз. Хүүхдүүд бүр гоё амтрах юм тийм ээ.